Орхон аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 40 тохиолдол шинээр бүртгэгдлээ. Өнөөдрийн байдлаар коронавируст халдвартай 983 иргэн эмнэлэгт болон гэрийн эмчилгээнд байна. Эдгээр иргэдээс 302 нь хүүхэд байгаа л 17 нь жирэмсэн их байна. Эмнэлэгт хэвтийн эмчилүүлж байгаа иргэдийн биеийн байдлыг авч үзвэл 5 иргэн хөнгөн, 175 иргэн хүндөвтөр, 5 иргэн хүнд байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд коронавируст халдвартай 115 иргэн бүрэн эдгэрч дараагийн шатны хяналтад шилжлээ. Коронавируст халдварын эсрэг хамгийн үр дүнтэй арга бол вакцин болон Д витамин гэдгийг эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон. Өнөөдрийн байдлаар Орхон аймгийн нийт хүн амын 31.8% нь вакцины 3 дугаар тундаа хамрагдсан бол 4491 иргэн 4 дугаар тундаа хамрагджээ. Иргэн та өөрийн болон бусдын эрүүл мэндийг хамгаалж дархлаажуулалтын нэмэлт тундаа идэвхтэй хамрагдаарай.